Өглөө усаад усаа уучаад дараа нь цайгаа ууж байна. Тэгээд талхан дээр гоё хайл нэг тавьж иднэ. За та нартаа яг одоогийн байдлаар хамгийн их хэрэглэгдэж байгаа ууж байгаа зүйлсүүдэд танилцуулъя. За нэгдүгээрт болохоор энэ мультивитамин байна. Ялангуяа ханиад төрсөн үедээ бол энийг би найруулж ууж витамин А нөхөж авдаг байгаа. За дараагийнх нь болохоор одоо намайг дагаад удаж байгаа хүмүүс бол бүгд мэдэндээ энэ 6 амт цайг бол би байн гуудаг. За ялангуяа хоолны хордлого эсвэл нөгөө хүнд махан ол эзний хадараа энэ цайг уух маш гоё байдаг байгаа. Тэгээ олон жил ууж байна. За дараагийнх нь болохоор энэ ногоон цай байна. Бусад одоо нөгөө матча нундаг цайнуудыг бодвол энэ болохоор навчид ногоон цай юм байлээ. Би сайхнаас ууж эхэлсэн. Өмнө нь болохоор дандаа нунтгийг хэрэглэдэг байсан бол. За тэгээд энэ нөгөө навчид учраас баг зэргийн нөгөө ногоон цайнуудыг бодвол жоохон гашуун амттай. Гэхдээ надад бол яг тохирох орл юм байлээ. Яг өвлийн үйлрэлд арц ус уудаг. Нөхөртөөгөө хаваагаад уучдаг байгаа. За дараагийн энэ бас ногоон цай байгаа. Органик тэгээд пич буюу одоо тоорын амттай. Савлаа нь их гоё байгаа. Энэ төмөрн савыг бас ашиглачаар маш зөөлхөн амттай. Энийг бодвол маш зөөлхөн. Дараагийнх нь болохоор ийм хатаасан лимон байна. Гялгар уттай айгүй томоор байж байгаа одоо 3 ширхэг үлдчих. Ингээд цаанаас ингээд хэрчээд шууд ингээд 1-2 ширхгийг хэрэглэжүүлэх зүгээр. Ийм хатаагаагүй яг ийм ориг лимон болохоор заримдаа ингээд хөргөчөнд харж байгаа муудчих гад байдаг. Тийм асуудал байдаг юм билэ. Тэгэхээр энэ 6 амт цай ч юм уу эсвэл ногоон цайн дээр ийм лимоныг хийчихээр илүү гоё эсгэлэн гашуун амт ороод гоё болчдөг юм билэ. За дараагийнх нь болохоор Jackson Brazil кофе байна. Гэхдээ энэ 150 грамтай маш жижиг нь. Жохон дэлгүүр хэслээ өнөөдөр. Таныг нэрээ брауни төртэй юу? Брауни. Тэгээд амар гоё амттай. Тэг би бодсон. Ер нь бол нь штэ өглөөг яаж эхлүүлнэ өдөр яг тэгж өнгөрдөг юм. Тэгэхээр би сэрүүлэг дуурлаа өглөө босоод нөхөр нөгөө фитнесийн бэлтгэлд явахаас өмнө тэгээ охин маань цэцэрлэгт явахаас өмнө өглөөнийх нь өндөг шараал ингээл бэлдээл нөгөө юу гаргаж өгдөг байхгүй юу. Тэгээ би гэртээ үлддэг. Тэнгүүд өглөө ингээл хам босч байгаа штэ. Тэнгүүд өнөө өглөө болохоор би бүр яг зориуд өглөө басан бата маш гоё таймнаар ингээ гоё сониагаал. Яг ингээл яг кино минаа тоглож байгаа шиг заяа. Тэгээ хөшөө ингээ гоё нээгээл. Тэгсэн чи манай нөхөр шаалаад чи нэг клипэн тоглож байгаа юм шиг лах ингээд. Өөрөө би ингээд гоё тэр мэдрэмжийг авахын тулд өглөөг айгүй гоё ухтаж сэрлээ. Тэгээ би 11-ээс хумсаа бодсон. Сүүлд ерөөсөө хумсаа бодаагүй. Хумсаа жоохон амраах маягаар. Тэгвэл миний энэ хумсны толиом бүр олон жил гэлэн будгаар бодуулсараа бүр ингээд нэмгэрээд тэгээ амраах үүднээс ингээд бодуулсан. За тэгээ их сонио. Өнөөдөр би Шангрила ороод хумсаа бодуулсан байхгүй юу. Тэгээ уг нь айгуу гоё ингээл хээ угаалсан муул ингээл гоё ингээл бодуулъя гэж бодсон чинь тэр газар маань манай хумсан дээр зурдгуу гэж хэлсэн. Тэгээ би сонсоод окей за тэгвэл ядаж юм наалт байгаа юу гэсэн чинь тэгээ нэг юм алтан шаргал наалт байлаа. Тэгээ мөнгөлөг наалт байна гэсэн мөнгөлөг наалт байхгүй гэсэн. Би бүр амар сонио гайхсан. За тэр ч яах вэ? За тэнгуүтэ хумсаа бодуулчаар чи эмгтэн юм чинь тэгээ сэтгэл санаа бүр сэрэгчдэг юм байгаа зү. Тэгээд дараа нь болохоор нэг гоё юм би инстаграмаар бүр 10 жилийнхэн бараг 3-4 ангийнхаа охиныг олсон. Тэгээ хоорондоо харилцаад мессеж бичээд тэр бол бас надад айгүй гоё санагдсан. За тэгээ дараа нь болохоор би
бас нэг чигшүүлэгч тос захиалсан байгаа. Тэр нь өнөөдөр багтаад ирэх бах. Надад бүр 2-3 чигшүүлэгч тос байгаа байхгүй яг одоо. Тэгээ би нөгөө энэ 7 хоногт багтаад чигшүүлэгч тосны бичлэг YouTube сувгт оруулах юм. За одоо би хоолоо идсэн байгаа учраас компьютер дээр юу яана чигшүүлэгч тосныхаа бичлэгийг бэлдэнэ. Мэдээллийг судлаа сайн их хэвээр. За тэгээ өнөөдөр дэлгүр исэн чи бүр айгүй гоё юм. За юу явсан бэ гэхээр пудр. За би болохоор амьдралдаа пудр авч үзээгүй. Дандаа ийм крем авдаг. Тэгээ кушн авдаг байхгүй. Тэгээ пудр, хуурай пудр бол авч байгаагүй. За тэгээд энэ болохоор Ханкукаас авсан энэ их дэлгүүрт байсан. Миний хэрэглэж байгаа чинь Ephora-гийн крем гэдэг байхгүй. Тэр би айгүй олон жил хэрэглэж байна. 21 номерыг анх 23 номер ээж байгаа. Тэгээ миний арсны өнгө ингээд бүр цайгаад ингээд арс ажиллагаа сайн хийгээд ингээд эхлэнгүүд миний арс цав цагаан болоод тэгээд одоо 21 номер хэрэглэж байгаа. Тэгээ би тэр кремээ одоо ч гэсэн хэрэглэж байгаасан тэрэн дээр давхарлаад пудр хэрэглэх шаардлагатай байгаа. Яа тэгэхээр нөгөө маск зүүхээр тэр нөгөө айгүй тийм тосон крем чинь бүр ингээд наалдаад будаг арилаад тийм болохоор зүгээр ингээд пудр наасан дээр явуулаад энэ запас гаднах ингээд загвар магвар нархамлаа ингээд энэ дээрвийн стилтэй бац. Тэгээд энийг туршаад үзье. Энэ нэг тестер үг юм лээ. Энэ хуулгана авч. За надад яг таараасаа билээ дээ. Мөнгө тестер хуулгана. Гайгүй юм. Мөнгө таараад байгаа юм шүү. Мөн таарна л гэсэн л дээ. Тэгээ энэ айгүй нарийн ширхтэй гэсэн. Гэтэ энэ надад чүд жоохон бортох гээд байна уу? Тийм мэдрэмж өгöd ах юм. Жоохон борол юм шиг санагдаад ах юм. Ойлгуудээ. Гэсэн чи энэ жоохон миник спорах юм. Дэмэтгэе нэг өдөрчсөн. Тэгэхээр би нүсэрчлагын хоёр бүтээгдэхүүн авсан. Гэхдээ энэ хоёр айгүй хямдхан юм билээ. Бас их дэлгүүрийн нийт давхраас авсан. Энэ болохоор ангижруулагч. Миний ангижруулагч дуусчихсан учраас энийг авсан байгаа. Юусе хэрэглээл үзэндээ. Тэгээд дараа нь болохоор ийм мист байгаа. Үсээ ингээд угаагаад нойтон багт ингээд цацсан. Тэгээ энэ хоёр хоёулаа болохоор Итали юм билээ. Тэгээ би үс арчилгаандаа сүүлийн үед маш их анхаарч байгаа. Яа тэгэхээр миний үс чинь ингээд ийм цайралттай тэгээд будуулсан жоо гэмтэлтэй үс байгаа байхгүй юу? Үсээ будуулааг байхад бол үсээ ингээд арчилгаад айгүй амраас авахгүй зүгээр л ингээд тэжээлийн тос 7 хоногт 1-2 удаа түрхэл болоо. Тэгэл айгүй гоё байдаг гэсэн. Тэнгүүд ингээд будуулаад би чи 9 сард будуулсан. Будуулаад сорлуулжингууд үс ингээд амар хуурай болоод ямар ч нэг өөр юмсэг биш нэг юм хиймэл үс зүүж байгаа юм шиг нэг мэдрэмж төрөөд айгүй хуурай шдэг юм лээ. Цахилгаан чинь ард заан. Ерөнхийд бол та үсээ цайруулах гэж байгаа бол эхлээ сайн бодох хэрэгтэй шүү. Сайн бодох хэрэгтэй. Харагдахад ингээд гоё юм шиг нэ. Арчилгаа бол сайн хийх юм билээ. Гэтэ салаалаагүй, хагтаагүй зүгээр л юм арцгар. Тэгээ би энэ влогны дараа чигшүүлэгч тосны бичлэг хийчээд тэрний дараа үс арчилгааны бичлэг хийн. За миний захиалсан тос маань иржээ. Америкт шүл хийсэн байгаа. Нэг лаврын авч хийчихэр шүлний амт их гоё болдог.